цаана үзэгчдээ энэ удаагийн нэвтрүүлэгт маань хугацаа цэргийн алба хаагчдын аавд оролцож цэргийн алба хаагчийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг өөрийн биеэр алба хааж мэдрэх болно. Нэвтрүүлэг маань Хилийн T164-р ангид явагдахаар бид урьдчилж ангийн удирдлагад хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан байгаа. Ингээд хоёр аав дээр очиж нэвтрүүлгийнхаа урилгыг өгцгөөе. За нэвтрүүлгийн эхний оролцогч Бямт цогт ахта нэвтрүүлгийнхаа урилгыг өгөх гээд яг одоо гэрт нь хүрэлцэн ирсэн байна. Таны хүү Тэмүүлэн Хилийн T164-р ангид хугацаа цэргийн алба хааж байгаа. Ер нь хамгийн сүүлд хизээ хүүхдээрээ очиж уулзсан бэ? Хамгийн сүүлд 2 сарын өмнө очсон баха. Очоод ирсэн Хилийн 164-р ангид алба хааж илаа. Тэгэл дажгүй байна. Хилээ алба сайхан байна гэдэг. Ярьж байгаа өөрөө тэгээд бас багтаар болцсон. Ландаа одоо. Таны хувьд ер нь хугацаа цэргийн алба хаана хаасан бэ? Би хугацаа цэргийн алба Ардын армийн 019 дэх ангид 87-аас 89 онд 2 жил алба хийсэн. Тэр үеийн алба одоо ер нь ямар болсон байна? Энэ хоёрын хооронд ер нь өөрчлөлт гарсан гэж харагддаг уу? Одоо тэрнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд дотор нь орж үзээг болохоор. Тэгвэл ер нь тийм ээ нэг өдөр хүүгийнхээ алба хааж байгаа анги дээр очиж хугацаа цэргийн алба хаагч өдөрт ер нь юу хийдیں, ямар албыг тийм ээ тэнд үүргийг гүйцэтгэж явдгийн гэдгийг мэдхийсэн гэж танд ер нь бодол төрж ирсэн үү? Яас бодогдтол та. Ямар хөөдөг бас нэг очиж үзье гэл. Аавууд маань тийм ээ хугацаа цэргийн алба хаагчийн нэг өдрийн амьдралыг яг тэр анги дээр нь очиод хувцсыг өмсөөд, хоолыг нийдээд, дасгал сургуульд бэлтгэлтэй хичээл сургуультанд нь хамт ороод ингэж явхад ямар байдгийн болоо гэж бид сонирхсан. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцох урилгыг танд өгч байгаа юм. Та хүлээж авч байна уу? За хүлээж авлаа. Тэгээд одоо би танд бас таны урьдчилж бэлтгэсэн хувцсыг танд одоо гардуулж өгье. Энэ хувцас өмсөд хоёлоо маргааш өглөө Хилийн T164-р анги дээр очиж нэвтрүүлгийнхаа зураг авалтыг эхлэж өглөөний нэгтлэн дээрээс нь эхлээл ерөөсөө хугацаа цэргийн алба хаагчийн нэг өдрийн амьдралыг тавт хоёр бүрэн бүтнээр нь үзэх болно. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? За Хилчээ студиэс таныг хүү мэгмар суурин дээрээ очиж тийм ээ хугацаа цэргийн албан хаагчийн нэг өдрийн амьдралыг очиж үзнэ гэж таныг урьхаар бид ирсэн байгаа. За нэвтрүүлгийн 2 дахь оролцогчтойгоо бид хүн бас олон бас аавууд дундаас сонгоод таныг урьдчилж тантаас холбогдоод зөвшөөрөл аваад бас хүрэлцээрээд байна. Тэгэхээр Хилийн T164-р ангид таны хүү хугацаа цэргийн алба хааж байгаа. Хамгийн сүүлд ер нь хүүтэйгээ хизээ уулзсан бэ? 11 сарын 25-нд Тангаргийн бэрээр очиж уулзсан даа бид. Тэгэл одоо очих гэж. Хүүхэд нь ер нь очисон ямар хөө байна? Албан сайн байна гэж нөө? Одоо зүг байна гэсэн. Сайхан мундаг таргалсан л байл шүү дээ. Тий. Мулдаад лээ. Тэгэл. Тэрнээс хойш одоо ерөөсөө очоогүй л байна. Тангарын баяраар 24 цагийн чөлөө авсан. Нэг ангиасаа нөгөө чагнуулаад чөлөөгөөр 24 цагийн чөлөөгөөр чагнуулаад тэгээ нэг ирээ явсан. За одоо ер нь тийм ээ хүүдээр очиж хугацаа цэргийн алба хаагчих нь нэг өдрийн амьдралтай очиж танилцаж хувцсыг өмсөөд хоолыг нийдээд дасгал хөдөлгөөн тийм ээ тэр казарманд нь байрлаад байх чинь ер нь сэтгэл ямар байна? Сайхан байна. Урьдчилж ер нь одоо тийх бах ингэх бах гэж төсөөлж бодож байгаа зүйл байна уу? За ерөнхийдөө одоо тэгэл эргэл залууч байгаа шилэн болох гэдэг шүү дээ. Жохон юутай л байна. Бачимдалтай л байна. Та
хугацаа цэргийн алба хаасан уу? За анхнаас үнэн хэлийг таагаагүй. Сургууль мөргөл гэж явж байгаа л тэгээл албаг хачаагүй. Таны яа анги дээр очиод өмсөх цэргийн албан агчийн дүрм хувцсыг бид бүхэн бас бэлдээд авчирсан байгаа. Тантай урьдчилж яриад холбогдсон учраас яг энэ хувцас өмсөөд Хилийн Тэнийг 164 дугаар ангид өглөөний 8 цагт хугацаа цэргийн албаа хаахаар ирээрээ гэж таныг урьж байна. За баярлалаа. За өнөөдөр хил хамгаалах байгууллагын Хилчийн студиэс эрхлэн явуулдаг сүлдэт багны дэргэдэх нэвтрүүлэг манай анги манай ороот дээр явагдана. Энэ нэвтрүүлэгт байна манай ороотын 2 хугацаа цэргийн албан агчийн аав орж нэг өдөр та бүхэнтэй хамт цэргийн алба хааж нэвтрүүлэгт оролцсон. Ингээд 2 аавыгаа урьж байна. Байгаа. Тэгээ ажил төрлийг явж байгаа юм чи. Гинт цэргийн ингээд би цэрэг хувц өмсөд буугаад ирэхэд амирыг үсгэсэн. Өмнө нь юусаа надад ингэж танаа авч одоо ингэ ирнэ эдэр гэж юусаа хэлж байгаагүй. Тэгээд гинт ингээд дөрөв төрөнгөд бол гинт юм одоо шокт л орчлаа тухайн үед бол Би тэгээ бараг хүүгээ хайгаад тэр олон зэрэг дотроос чи олохгүй байгаа юм баг. За тав жигсаал даар. Ингээд байлдагч Бямбцогт Болдбаатар нар нэг өдрийн цэргийн албыг хаахаар боллоо. За манай хоёр байлдагч одоо цэргийн гавьяаны одонд Хилийн Тэнийг 164 дугаар ангийн дайчин алдрын танхимд орж ирсэн байна. За энэхүү дайчин алдрын танхимыг бид манай анги хамт олон за ангийнхан одоо түүхт 75 жилийн баярыг угтаж энэхүү дайчин алдрын танхимыг байгуулсан. Дээр үчи манайхан Сохотрын танхим гэдэг гэсэн. Сохотрын таслага гэдэг гэсэн. Одоо тэрэлтэй байна. Энэ ангиас гарсан одоо тэр генерал Хорндоо нар гэдэг тэдний анги зургийг ингээд харах явуулсан. Бол үнэхээр сайхан санагдчихлаа. Цэгцтэй. 2019 он энэ онд манай ангийн түүхт 80 жилийн тохиож байна. Анги хамт олон бас энэ түүхт 80 жилийнхаа угтаж бас одоо бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байна. Ингээд одоо манай ангийг зорж ирсэн хоёр байлдагч байгаа бас 80 жилийнхаа одоо түүхт арга хэмжээнд бас та хоёрыг бас урьж байна. За ингээд миний одоо танилцуулга товч түүх намтар маань одоо ерөнхийдөө дууслаа. Та хоёр бас одоо манай ангийн бас нэг бахан хэмжээний бас нэг ойлголттой болсон баг гэж бодож байна. Ингээд та хоёрыг альбомдоо орохыг бодож байна. За өнөөдөр жигсаалын бэлтгэлээр жигсаалын анхан шатны бэлтгэлийг бэлтгэл сургалтыг хийж үүсгэнэ. Жигсаалаас ар
Нэвтрүүлж тэмүүлэн. Айлдаг. Саад бэлтгэл. Гүйцэтгэв. Төлгөр заримдаа алдчихад байна. Дахиад ингээд зогсож нийлүүлж авах бол Эрхчүүлдээр Монгол нутаг их орноор хамгаалъя. Эцэг Чингис халахын нутаг энд бие зориулъя. Нормын оноо цэвэрхэн өмсөөр. Хей! Орнон амарга зүудээ. Хей! Хатуу бүхнийг зоргороо тулсан. Хей! Хатуусан асман зэрэг би. Хей! Авч өөрөө ерөөсөө сэрч явж байгаа. Тэгээд намайг гүс явуuna гэхэд бас өөрөө тэмцээсэн болохоор тэгээд авт хамтыг нэг чигсаал алах нь тул бас надад нэртрүүл хэрэг. Цэргийн амьдралдаа дассан өстөд. Сайхан явсан. Стабалгаж гисэн. Зайлж гисаад. Шинэ байлдагчдад дөрөв хувцсан зогсон гэж байна лээ. Гэхдээ хоолойгийн дэндүү бариад байгаа учраас гийтлний дээд талын товчийг тайлж болох уу гэж салаан даргаас амжихан асууж амжжээ. Үнэхээр бариад байгаа захыг яалтай байлээ. Танхаад байлдагч нар харагдаж байна да. Шинэ байлдагчид цэргийн галзуухандаа орж ирээд нилээд гайхаж байх шиг. Ялангуяа байлдагч Болдбаатар энэ хэд яах нь алдахгүй дуурайндаа гэсэн шиг эргэн тойрноо сайтар ажиглана. Аргач үгүй биз? Өмнө нь ингэж цэргийн дүрмийн дагуу нэг ч удаа ширээний хойно хооллож байгаагүй шүү дээ. Өдрийн хоол 81 дахь хоол байгаа шүү. та нар бол яг өдөр дасгал хийж байгаа хоолтой хангаж чадах. Үзээгүй юм л үзэж шүү дээ. Зэрэг явж үзээгүй. Тэр хилээвэз хашрын дэмтсэн хүн гэж. Одоо яах вэ гэдэл өөдөөс харж суусан байлгачаа шалгааж байж ээлжин жижигт зэмлүүлэх юм да. Миний би өнөөдөр галын бэлтгэлийн хичээлээр сургалт явуулнаа. За хичээлийн маань сэдв автомат АКМ бууны ойлголт гэсэн ийм сэдвээр явуулах ёстой. За энэ бууны зориулалт нь 760 мм-ийн сайжруулагдсан автомат нь хүн нэгүрийн зэвсэг бөгөөд эсрэгтлийн амьд хүчийг устгах зориулалттай. Эсрэгтлийн амьд хүчийг устгах зориулалттай. За мөн дээрээс нь яг гард нь одоо байлдааны үед тухайн буунд зориултынх нь одоо жадыг угсарч хэрэглэх ёстой гэж байна. Бүх үйлдэлүүдээ яг намайг дураа хийгээрэй. За бууг авлаа. За ингэж үндсэндээ манай хоёр зэрэг ойлгосон тийм ээ. Яг тэгж задлж усарж үзээгүй. Тэгээд дахиад нэг хийгээд үзье гэсэн чинь зөвшөөрөө тэгээд хүүхдтэйгээ дахиад нэг хийж үзсэн. Өөрөө яг бодож хийгээдсэн байхгүй. Тэгээд за одоо ер нь болох юм байна да. Одоо баг хийчих байх гэлсэн. Яг зүгээр тэгэл хийчихлээ. За энэ зэрэгтэй 30 жилийн өмнө хийсэн юм давтлаа. Одоо нэг үздэг юм. За болж байна. За болж байна. Агаар. Эхэл. Асаа.
Ихэд за эсрэг дараалал явдаг гэдгийг бол ойлгож байна. Автомат бот ажил байнгын сургалт тэгэл тэр чинь цаадаг. Тэгээд төсөм жадтай. Тэгээд 30 сумтай магазинтай 40 сургуулиусан байдаг. Тэгээд бүгдийг нэг хийж авах зарцсан. Тэгжээ задалдаг. Тэгээ бид нар болохоор энийг өдөр тутам хийдэг. Тэгээд аав одоо хэдэн жилийн өмнө хийжсэн. Тэгээ эргээд нэг хэдгээр ганц хөр үзээд хийхээр аягүй мундаг хийжлээ. Тий, баг надаас төрүүл хийчих. Айгуу тэгээ аавтайгаа цуг үрсэлт гэдэг айгуу гоё санагдав. За ямар шүү вэ? Зүгээр Боломж юм байна. Ерөнхийдөө хуучин бол хийж исэн учраас тань бол ямар ч үсэн анхны бол ойлголт байгаад байгаа. Жоохон хурдны юу бол байгаад байна. Тийм ээ жоохон. Кин цагт өөдөл явуулчихсан биелээ. Өнөөдөр хүрэлцэн ирсэн хоёр хилжин байдагч хаавд хил хамгаалах байгууллагын чиг үүрэг болон улсын хилийн тухай тавч ойлголт өнөөдөр хичээлээр гээд хоёрдоо олгоё. Манай хил хамгаалах байгууллага маань улсын хил хамгаалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж улсын хил хамгаалтыг зохион байгуулах, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс өрсөлдөн сэргийлэх, улсын хилийн шугам тэмдгийн байршлыг хууль бусаар өөрчлөхгүй байхад хяналт тавих, улсын хилээр зочд тээврийн эрсдлийг зохиж урмын дагуу нэвтрүүлэх гэсэн ерөнхийдөө үндсэн чиг үүрэг баримталж ажилладаг байгаа. Хилийн тодорхойлолтыг мэдж авлаа. Тэгээд зүүн баруун хойд өмнөд захуудаа мэдж авлаа. Хилийн тойр хэдэн километр байдгийг мэдж авлаа. Тусгаад бос. За өнөөдрийн хичээл ингээд дуусж байна. Одоо ингээд дараагийн арга хэмжээндээ шилжээ. Би чинь тэр хэдэн хөлс асуулаа гүйж явах чинь хүүхдүүд бол өлөрчихгүй байгаа юм чи. Ларав санааж чинь тэрний шашаа хөл явахгүй байна. Гэтэ яг иймэрхүү бэлтгэлийг сар ихт бол гүзээ бол ер нь алга болчих юм байна гэх. Тэрхүүл ярьцл. Хорч хүрээгүй залуучуудыг дагаж дасгалыг хугацаанд нь амжиж гүйцэтгэн гэдэг амаргүй даваа гэдгийг мэдээж. Гэхдээ эхний хитэн дасгал дээр хойноос нь чирэгдээд овоо дагаад хийгээд байсан. Одоо бүр босоод суучлаа. Аав нэг тэр үеч нэг хийхгүй жоохон эхэндээ хийж байгаа сүулдэ орхицсан чаа. Аав би хахад газ хийчихээсэй л гэж бодчихсон. Тэгээ надад айгүй эвгүй санаж байгаа аав тэгээд дээшээ ингээ хараад камерын хүмүүс ирсэн байт. Тэгээ аав дээшээ хараад хахаар үл тоогооч байгаа шиг. Тэгтээ бас ядарж байгаа л хальтаа хөш. Арай чангадчих. Маргааш нөгөөдөр хийх юм бол арай бүр амарх юм. Хамтааландаа баярлалаа. Марцлыг санаасанд. Нааната 30 жилийн өмнө Цоногаан гэдэг багтлын цахнад аваадаг байсан. Тэрнээс шилтэй байхгүй шүү. Тэнгийн амьдралээс ер нь шаал өөр юм билээ зэрэг. Анх одоо хүний үг даад сурна, бие зүв авч урна, яаж цэвэрхэн байх вэ? Тэрнээс ахгуулаад манай ч одоо тэр готлмол таслах тийм мэддгүй штэ.
тэгээс одоо байн гутлаад ослоо хувцаа янзлаа тэнтэн ингээл бас юм түү заяал ингээл хилцэнгүрлээ харагдчихсан. За орой минь. За манай байлдагчид ингээ хоолоо идэж орой амралтын цагаа, чөлөөт цагаа өнгөрүүлж ах шиг байна. За тэгээд алба өндөр байна уу? Дөө өндөр байна. Тунд ажиг. Цэргүүд бол маш гоё тоглог тийм. Эндээд гоё тансаг орчин байдаг болж нэгдүгээр. Хоёрдугаар хоолонд нь сайхан байна. Ахвангал сайхан байна. Харж байгаад. Одоо цэргүүдийг нь харж байгаад асууж байгаад бүгд бас сайхан өндөр сэтгэлдэлтэй. Тийм байдаг юм байна. Цэргүүд маань. Тэгэхээр би одоо энэ цэргүүд бол цаашдаа бас зарим гэрээт болно гэсэн цэрэгч таарч өөрөөс хордно гэсэн цэрэгчл таарч байна л дээ. Энэ бол тэгээд бас хөлийн зэрэг бас ямар хөө том айл болсон бэ? Цаашдаа ямар ирээдүй байна гэдгийг л одоо энэ хэдэн зэрэгээс л хардлаа л дээ. Болоотор ахта нэг даалгавар өгөх байгаа. Даалгавар гэж энэ бол бас цэргийн албаагчийн бас л хийх ёстой үүргүүдийн нэг удаа ч гэсэн таныг хөлийн мананд биш юм аа гэхэд тусгай объектын цагийн мананд гарч үзээсэй гэж бодож бид хүн бас бэлдсэн байгаа. Тэгээд цагийн манандаа гарахыг урьж байна. Цагийн манаа. Зэрэгц. Ом. Хом. Хом. Та бүхэн онцгой объектын цагийн манаа 12 дугаар цагт үүрэг гүйцэтгэх нь Хүчээсүрүүлэн байж зүлэгсэ би зүлэгсэ Шинхэн зогтой тамины манаа. Зэрэгц. Ом. Хом. 19. Эрг. Алхаад. Марш. Захан одоогоос 32 жилийн өмнө цэргийн албанд атагтаад тэгээ 30 жилийн өмнө цэргийн албаас салгажжээ. Ер нь энэ цэргийн алба хүний их төлөвшүүлдэг сайхан алба л да. Цэрэг юу болж мэдсэн тэр бүгдээ эргээд энгийн амьдрал түн гаргадаг байхгүй юу? За тэгээд надуудахгүй халагдж байгаа өнөртэйх нь хэлээд нэг дууд болчих. Энэ бол албан дээр нь их сэтгэл дүүрэн байт юм шүү дээ. Өөртөө харж байгаа чинь бол манай гоё байгаа зү. Энэ гоё нь тэр нь ийм гоё байгаа зү. Тэгэл бүгдээрээ л. Надад л яг чөлөөтэй ярилцж байгаа байхгүй. Тэгэл дуулаад шүлүү уншаал. Яг дунд нь ингээл. Хөдөлгөөр ингээд бол бахархаж байгаа юм зэрэгт. Нэг жил дотор чинь 2 татгаж байгаа шүү дээ. Тавар намар. Тэг ямар нэгэн тийм он сар ялгаа алга. Бүгд хоорондоо одоо ингээл харуулж гарахтай тэрвэрлэлтэй л. Тэгэл тамхи татах цаг дээр оцоод тамхи хавааш татвал. Ер нь бол их л татна байдаг юм аа.
Харуулаас гарсан гэдэг цагаанаас бидрүүш тэгээд. Түүнээс Харуул 2 дугаар цаг дээр гарсан сэрцэлгөө. Таа. Цагаан манаач байлтгч бол дотор. Битэр чим тэрүүргээ цагийн манад гарсан. Айгүй олон юм надаас асуусан. Би тэгээд цаг тохоод нь бас хэлж өгсөн. Тэгээд поро тохоогоор харьцаж би зааж өгсөн. Илтгэл рапорта битэр цэг дээр айгүй их тавцсан. Тэгээд яг ирээд илтгэл рапорта өгсөн чинь жоо гацаад хэд хэд тохоо. Хотоос. Харуул 2 дугаар цаг дээр гарсан зүйл юу? Харуул арай яах вэ? Тэрнээс бол тэнд бол зүгээр хэлээлээ. Тэгээ хамт яг нэг боорет ингэ зогсож байгаад. Гоёс. Байлдагч Болдбаатар. Таснаа. Хон. Баруудиш. Эрг. Их стадын ихнээс оройн 100 даны дугаар стад. Марш. Анх оройн зугаалга гэхэд юу гэж бодсон. Зугаалга гээл тэгэхээр нэг эн тэнд очиод суугаад ч юм уу сарвчанд юм уу суугаад ингээд нэг зугаалга төрлийн юм бодсон баг. Тэгсэн чинь бодит байдал дээр ямар байсан вэ? Юу бодит байдал дээр зугаалга биш л хэлээ л дээ. Тэгээд шууд гүйлгээл дуулуулаад бас л нэг бие тамирын дасгал шиг л хэлээ. Монгол улсын төлөө зүтгий. Тэгээ нөрөө данд алхаж байгаа дуунуудыг сонсоход тэнд баг нь мэдхгүй дуунууд байна. Яг нэг хэмнэлээр ингээд дуулаас сурцсан. Тэр нь бол их гоё сонсогчлаа. Цэрэг хүний хувьд бол аюу тийм хямар сэргээсэн оройн тондоо ингээд гарах гэж нэхэр бүгд баярлаад л бөөнөр гүйдэг. Тийм ер нь эр цэргийн албан хамгийн нэр дэвтэй зүйл бол оройн тоол гэж боддог. Аюу сүртэй тийм. Нийт 12 3 дот. Тэгээ дээрээс нь сураал нэмэгдээл бөөнөрөө сураал тэгээд бол нэмэл. Шинэ байлдагчдын хувьд хугацаа цэргийн албан хаагчийн нэг өдрийн амьдрал завсар чөлөөгүй өнгөрсөн мэт санагдсан байх. Харин одоо цэргийн казармда залуу насаа дурсаад сайхан амраараа байлдагчдаа. Цэрэг гэдэг үг зэрэг гүйцэтгэх гэсэн утгыг илтгэнэ. Хоёр шинэ байлдагч маань жагсаалын дор цувраад зогсчихсан өглөөний бүлт гимнастика хийж байна. Өчигдөр биеийн тамирын хичээлд ороод нэлээд буларсан гэж байсан. Гэхдээ л өглөөний дасгалдаа гарахгүй байж таарахгүй шүү дээ. Гүйтэр бэлигээ мартаад гараад ирсэн байх юм. Цэргийн хүн хувцаа дутуу өмсөж гардаггүй л юм да. Хэдийгээр нэг өдрийн цэргийн албач гэлээ хоёр аавд маань насан туршдаа хүүтэйгээ хамт аль паасандаа хэмээх нандин дурсамжийг үлдээсэн бизээ. Өглөөний нэгдэлт оройн тоо цагийн манаа гээд энэ бүх үйл явдал гагцхүү эр цэргийн амьдралд
Тэр тусмаа хилчин байлдагчаас л харж болох дүр зураг юм. Сартай хансах бяцхан тастаа. Тэг ямар ч нэг сайн ир хүн ааваасаа төвдөлтөө байдаг гэж тэ. Авраа бол нэлээд бахархдаг. Одоо аавтай хамт гэж мөр зэрэгцгийг алхахыг ингэж гаргаж өгсөн. Дарга нартай болон та бүхэнд бас маш их баярлалаа гэж хэлээ. Хил хамгаалах байгууллагын хилчин студиэс зохион байгуул бэлтгэсэн сүлдэт багны дэрэгдээс нэвтрүүлэгт манай хоёр байлт цэргийн албаагчийн аауд ирж нэг өдрийг та бүхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ алба хааж амжилттай алба хааж өнгөрөөлөө. Ингээд хоёр аавдаа цаашдынх нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрөөж манай хамт олноос бяцхан дурсгалын зүйл гардуулъя. Зургийг дурсгаж байна. Одоо ингээд энэ хил хамгаалахын сайхан нэр хүндтэй ариу албаа саагаад тэгээд гэргэртээ арих юм байгаас тэ. Тэгээ та бүхэн бүгдээр наазж байгаа сайн нөхсөөр. Сургууль соёлоо агуулшиг төгсөөд энэ бас хоорондоо бас нэг юм хийж бүтээх байлгүй дээ. Тийм бас нэг бодлоготой ирэх болол гэж бодож байна. Одоо хүүд амжилт өгсөн. Жилийн 365 хоногийн албыг нэг өдөр чигсэн ингэж хийж бүх дасгал сургууль хийж бэлтгэлээ хийсэндээ баяртай. Тэгээд дүүнэртэй болоо хэлийн 164 дугаагийн хамт олон өдөртлгүүдэд цөмөрөнд нь баярлснаа илэрхийлээд ад жаргал хүсье. За энэ нэвтрүүлэг зохион байгуулад одоо ингээд хүүхдийн анги дээр нэг өдөр хүүхдтэйгээ хамт ингээд цэргийн албанд байлгаж ингэж өгсөн ангийн өдөртлгүүд одоо талархаж байна. Надад ч бас өгөхийн төлөө хамт ингээд цэрэгт явах сайхан байна. Анжоо дайртай. Алтнаас үнэтэй аавынхаа сургаалыг сэтгэлдээ тээж эх орны төлөө өргөсөн тангарахтаа үнэнчээр зүтгэж эрт цэргийн албаа нэр төртэй хааж байгаа нийт хилчин байлдагчдаа хил хамгаалах албанд нь өндөр амжилт хүсье.